За өнөөдрийн энэ сайхан өдөр Эрдэнэ хотноо хүрэлцэн ирээд Эрдэнэ хотыг үндэслэн үүсгэн байгуулж энэ хотын бүтээн байгуулалтын төлөө ажиллаж амьдарч үр хойштоо өвлөөлөн үлдээж байгаа ахмад дуудтай уулзахдаа иргэний хувьд төдийгүй уран бүтээлчийн хувьд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэх хүсэж байна. Сэтгэл их давдлаж байлаа би. За яадаг бол гэсэн чинь гэр дөрөв хүн энэ том зал шүү дээ. Гэр дөрөв өмсөд их дулаан сэтгэлээр намайг хүлээж аваач. Баатар хоёр баатар маань орж ирлээ гин. Тэгэхээр би гурван баатар шүү. Энэ хот чинь баатар хот шүү дээ гэж ингэж хэлж би байлаа. Тэгэхээр хүмүүсүүд их сайхан хүлээж авсантай эрдэнэчүүд та нартай их баярлалаа. За өнөөдөр энэ сайхан Баатартын иргэн болсноор миний хувьд бахархаж байна. Би Эрдэнэ хотод 37 жил ажиллая. Механик инженер жолооч ажил хийж байгаа тэтгэвртэй гарсан. Одоо манай үр хөвгтөд энэ Эрдэнэ үйл гэж одоо энэ уулын үйлдвэрт ажилладаг. Ингээ үр хөвгтийн хамтдаж гэсэн одоо энэ сайхан бэбэ зохион ударан зохион байгуул өнөөдрийн баярын мэндийг давхан дахин дэвшүүлье. Сэтгэл маш өндөр Архай аймгийнхан ахмад өндөр настангуудыг баг бүрээс ер нь бүрэн хамруулж тэр авч чадаагүй тэр ажил үйлсээрээ эрхэлсэн хөдөлмөрийнхаа үнэлүүлж чадаагүй тэрийг олж харж ясанд нь бид нар үнэхээр талархаж байна. ББ сан болохоор одоо 18 оноос хойш үйл ажиллагаа явуулсныг би мэднэ. 18 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Гэрэл асаагаад залуучуудын бас их хөтөлбөрийг хэрэгжүүл залуучуудыг маш их хамруулж ингэж ажилтгийг би бас мэдж байгаа. Ингээд төрийн бус байгуул ББ сангийн хамт олон одоо гэрэл асаа залуучуудаа ажлын өндөр амжилт хүсье. Батүлзийн Батэрдний энэ үүсгэн байгуулсан ББ сан нь болохоор ахмадуудыг хөгсчүүлийг гэртээ суулгах биш олон сургалтанд бөөнөр нь хамрагдуулж бидэнд их тусалцаа үзүүлж байгаад нь бид нар их байнга талархаж байна. Сургалтанд оролцож явахдаа нэгэн зүйлийг олж анзаарч харлаа. Энэ нь юу вэ гэвэл Батүлзийн Батэрдний үүсгэн санаачилсан ББ сан гэж ийм сан байдаг юм байна. Энийг утга учир хийж үйлийг бодоод үнэхээр л өмнөх үеэ бодсон, сансан, тэрнийгээ үнэлсэн, цэгэнсэн, тэднийхээ төлөөнөө санаа тавьсан, зүтгэл өөрийн ирэхгүй сэтгэл бууж ирж байна. Залуус минь бид хизээ нэгэн цагт насыг хилээж өтлөнө гэдэг ертөнцийн зам боловч залуу насандаа энэ ахмад үеийнхээ төлөө гаргаж байгаа сэтгэл хичээж байгаа зүтгэлийг мартахын учиргүй юм аа гэж ингэж бодож явлаа. Тийм ч учраас энэ сангийн хамт олонд ажил үйлс нь өөдрөгөөж сонсон сансан хэрэг нь сэтгэлчлэн бүтхийн өлзийтэй өрөөлийг